анги охтуудаас төрүүлж ургадаг ч юм уу. Би ингээд амар ичдэг байсан байхгүй юу? Дээж ингээд би тусалдаад байна. Ухаалдаад унцсан. Хичээлдээ ирэв. Сайн байцгаана уу? За ингээд манай өнөөдрийн Wings Club нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ нь яг ямар нэвтрүүлэг вэ гэхээр Favey болон Sophie брэнд хоёр хамтраад өсвөр насны охид бүсгүйчүүд болон бүх эмэгтэйчүүдэд ер нь тулгардаг асуудлуудын талаар одоо энгийн бид дөрөв болон мэргэжлийн эмчийн хамт энэ зөвлөгөө өгдөг нэвтрүүлэг байгаа. Тэгээд яг үзэгчдээс ирсэн асуултыг яг ингээд тодорхой ямар шийдвэртэй хүрэх үү гэдэг талаар ингээд хоорондоо ярилцаж зөвшөлдсөн гэсэн үг. Тэгээд бас нөгөө бодит кейсүүд дээр бас ярилцсан. Манай зөвлөгч эмчээр болохоор Асан эмнэлгийн эмч Сугармаа эмч маань оролцож байгаа. Сайн байна уу? Зөвлөгөө өгч байгаа баярлалаа тий. Манай өнөөдрийн сэдв маань болохоор хамгийн анхны биений эм ирэх одоо Сарын тэмдэг. Бидний хэлж сурснаар биений эм мэргэжлийн хэлгээр бол сарын тэмдэг ирэх одоо талаар бид нэр хоорондоо ярих гэж байгаа. Тэгээд хамгийн ихний асуултыг болохоор яагаад ерөн эмэгтэй хүнд сарын тэмдэг ирдэг юм бэ? Одоо ингээд бид нар бол одоо ингээд юу ч мэдэхгүй ямар ч гэсэн шууд ингээд ирчихэж байгаа шүү дээ. Тэгвэл яг мэргэжлийн үднээс ерөн яг сарын тэмдэг гэдэг нь яаж ирдэг юм бол? За, юуны төрөнд нөгөө одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биеийн анатоми бүтцээр байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид нарт одоо гаднах одоо харагдах үзмж одоо биеийн хэлбэр, галбар, бүхний ургаалтаас гадна одоо бидний биеийн дотор байдаг ялгаатай нэг тал бол биднэрт үтрээ умаа гэдэг хэсэг бол байгаа. Тэгэхээр энэ маань одоо нөхөрч хүн бэлгэрхтэн гэдэг одоо томьёол дотор явдаг гэсэн. Тэгэхээр биднэрт умаа гэж байгаа юм маань биднийг одоо жирэмсэн болгож хүүхдээ их юм чадварыг бий болгож байгаа эрхтэн баггүй. Тэгэхээр энэ эрхтэн байгаа учраас бид нар хэрвээ жирэмсэн болоог байгаа тохиолдолд сар алган биений имэрээд жирэмсэн хэрвээ болцсон тохиолдолд биений имэрхгүйгээр тэр жирэмслэлийг ингэж одоо тээгээд хүүхд төрүүлэх юм боломжийг одоо олгодог энэ чухал эрхтэн байгаа. Хүмүүс энийг одоо умайг сав гэж бас яриаддаг. Савны амсаар, савны одоо хэмжээж гэдэг юм уу. Тэгэхээр умай сав гэдэг хоёр бол нэг ойлголт. Тийм үү? Тэгээд биений юм сарын тэмдэг хоёр ч гэсэн нэг ойлголт. Тэгэхээр яг эмнэлгийн хэллэгээр бол яг сарын тэмдэг гэж бас шууд нэрлэлтүүлдэг. Ер нь бол биений эмнэлэг гэж нэрлэж байгаа. Хүмүүс хэлэхдээ сарын тэмдэг гэж хэлээд байгаа дээр охтууд аюух нөгөө юм одоо ойлголтын зөрүү үсэддэг юм юу гэхлээр заавал сартаа нэг л удаа ирэх юм шиг ойлгоддог байхгүй. Тэгэхээр сарын тэмдэг гэж нэрлэлээд тах юм бол миний сарын тэмдэг одоо 2 удаа ирчлээ. Тэгэхээр энэ хэвэн биш үү гэж аюух охтууд ханддаг. Тэгэхээр биений юм гэж нэрлээд энэ маань одоо тодорхой давтамжтайгаар ирэх хэвээр. Тэгэхээр тэр давтамж нь өөр байх юм бол зарим хүн дээр одоо сартаа огт ирэхгүй гэж болно. Зарим охтуудад нь сартаа 2 удаа ч юм ирж болно. Тэгэхээр энийг бид нар бүгдээр одоо биений эмгээр явсан ч гэсэн энэ бол нэг ойлголт юм аа. Тэгэхээр умаа сав маа нэг ойлголт, биений эм сарын тэмдэг нэг ойлголт гэсэн үг. Би нэг Sophie Mongolia гэдэг пэйж эдэн штэ. Яг тэн дээрээс нэг юм юу гэж цуврал одоо комментиг харсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг умаа хананд одоо ингээд цус одоо ингээд тижээлж бүрэлдээд тэгээд ингээд жирэмсэн болохгүй байх тохиолдолд ер нь тэр нь одоо ингээд нэг хүчрийгээр дамжаад гадагшилж байгаа үйл явц нь бол биений юм. Яг үнэ. Айгуу сайн ойлгосон байна. Энийг одоо бид нар хүмүүс тайлбарлаж хэлгээд хүмүүс айгуу ойлгохгүй байна. Тэр яг юугаар харахад бол хүмүүс шууд маш сайн ойлголт авсан байна тий. Хүмүүс одоо нэг ингэдэг штэ сарын тэмдэг бол одоо биений юм бол хүний бохир цус гэж яриад байдаг. Тэгэхээр тийм ойлголт бол байхгүй гэсэн үстэй тий. Бохир цэвэр цус гэж болохгүй. Энэ бол тодорхой хэмжээгээр бидний биенээс цусан хангамжаар одоо тэр умаагийн сав гэж яриад штэ тий. Умаан дотортлын ингээ хөвсөйгөд тэгээд хууларч лунж байгаа. Түүнээс биш одоо хүн зарим одоо хүмүүс оттой биенээсээ муу цусаа гадагшлуулж байгаа ингэж яриад штэ тий. Тэгэхээр тийм юм бол биш. Та нарын биений юм яг хэдэн настай яаж илжсэн бэ? Яг хэддгээр хэдэн настайгаа сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн ангийнхаа охтуудаас ирдэржсэн санагдаад байдаг. Тэгээд би ерөнхийдөө яг 10 жилдээ яг юм ангийнхаа охтуудаас хамаагүй том биетэй охтуудаас хамгийн ихэнд зогсдог тийм охин байсан байхгүй юу. Тэгээ манай баннер хүртэл юм надаас намхан жижигхэн тийм тэгэл тэнгүүд тийм амар юу байнгут ингээд хөх хүртэл ингээд анги охтуудаас төрүүлж ургадаг ч юм уу. Тэгээ жоохон тийм том биетэй байсан болохоор нэг жоохон хөхөргөнгут тэрний амар мэдрэгдээл тэрнээсээ амар ичи санаа зовоод ангийнхаа охтуудыг харангуут
Тэгт юм байхгүй. Тэгээ лээж ингээд левчиг авч өгөөл өмсгөө. Левчиг өмсөнгүүд улам том харагдаад тэгээ би ингээд санаа зовоод ингээд жоохон дарж марж. Тэгээ боодог ч юм уу тий. Тэгж тэгээд яг жижигхэн болсон байна. Ингэж огцом өсөөд тэгэд баг ингээд зогссон юм шиг тий. Аха. Тэгэхээр шууд нөгөө одоо биеийн өндөр намхан болох биений юм хэдэн настай ирсэн эсвэл хүүх хизээ ургасандаа шууд хамааралтай бол биш л дээ. Тэгэхээр одоо яг хүмүүст өсөлтийн зоон гэдэг байхгүй одоо энэ ясны одоо бид нар бол одоо юугаар гарны зураг аваад тэгээд тэр энэ хоёр одоо хурууны завсрын энэ ясны энэ голын өсөлтийн зоон маань хэр байгаа шалтгаалаад тэр хүн ер нь бол хэр зэрэг өндөр болох юмыг нь бол мэдэж олдог гэсэн үг. Тэгэхээр биений юм одоо бид нар хараад л ихтэй мэдгүй нөгөө рентген зураг авдаг штэ тийм юм авч иж мэддэг гэсэн. Тэгэхээр одоо шууд одоо хөхн одоо бидний үеийн тэнгийн охтуудаас эрт ургаснараа миний өсөл зогсож байгаа гэсэн үг бас биш. Хамгийн ихний шинж тэмдэг ерөөсө хөх ургаад 2 жилийн дотор биений имэрх хэвчтэй байхгүй юу. Тэгэхээр чиний хөх хэрвээ одоо үеийнхнаасаа одоо ингээ найзуудаасаа ч юм ангийнхаа охтуудаас төрүүлээд хэрвээ ургасан бол чиний биений мараа төрөнд ирэх магадaltaй л гэсэн үг юм. Тэгэхээр энэ үед болохоор охтууд нөгөө айгүй их нөгөө юу яагаад ч санаа зовоод ичээд ч юм уу те эсвэл нөгөө хөхний ургалт явагдаж байгаа учраас тэн дээр нөгөө өвдөлцөө өрөөгөө тэрнээс айгүй санаа зовж ичээг. Тэгэхээр тэр үед нөгөө өмсөх өстө одоо юу маань левчигний юм биш илүү нөгөө зөөлхөн зүгээр цээжвчүүд байдаг штэ тий. Тиймэрхүү төрлийн юмыг одоо манай хургаж хэлж байгаа хүмүүс маань бол сонгож өмсвөл илүү зүгээр байдаг. Тэгэхээр биений мэрэгч цагийн хамгийн анхны шинж тэмдэг 2 жилийн өмнөөс ерөнхийдөө хөхний ургалт жоохон багаар тэгэхээр заавал ургаад ийм одоо хэмжээгээр том болчихлээрээ биений мэрнэ гэсэн үг биш. Баг зэрэг ургаад одоо хөхний толгойн хэлбэрчиж мэдэгдээд одоо ийм цээжнээсээ жоохон наашаа ингээд болж ирэхлээрээ л ер нь биений мэрэгт өгч гинэ л гэж ойлгох хэрэгтэй. Томоогийн хахаа ингээд эрт ирсэн гэдэг хичээлэн л да. Миний хувьд ер нь ингээд би бодохдоо хожуу ирсэн гэж боддог байхгүй юу. Нэг ч удаа 10 дугаар ингээд тэгэхээр 10 ингээд төгсөх жилээ бараг ирд мэрчээсэн. Тэнгүүд би ингээд амар ичдэг байсан байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас нэг асуудал бол биш үстэй тий. Ер нь бол 12-оос 16 наснд ер нь биений юм ирэх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр магадгүй одоо 10 дугаар анги хэрнээ хэдэн настай юм тий. Гэтэл одоо 16 наснаас хойшоо биений юм хэрвээ ирж ивэл энэ дээр бас нөгөө эмэгтэйчүүдийн эмчэд хандаад одоо янз бүрийн өөрчлөлтөө юм байна уу, дааврын эмчилгээ хийх шаардлага байна уу, эсвэл магадгүй зарим нэг одоо тийм нарийн шинжилгээнд өгөх шаардлагатай гэж магадгүй. Тэгэхээр тийм юмыг үзүүл хэрэгтэй. 16 эсвэл одоо 12-оос өмнө наснд биений юм ирэхлээр хит эрт биений юм ирж гин гэж үзэж байгаа байхгүй. Гэтэл одоо сүүлийн жилүүд болохоор бидний энэ нэр томьёолол одоо өөрчлөгдөд бараг 9 наснаас 15 наснд биений юм ирэхийг хэвэн гэж үзэж байгаа. Хүүх тийм. Одоо тийм. Тэгэхээр одоо бидний бодож байгаагаар одоо 6 настай сургуульд орж байгаа хүмүүс маань дөнгөж 3 дугаар ангийн жоохон хүмүүс харагдаад байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө жоохон хүмүүсд маань биений юм ирээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бас заавал 9-тэй заавал ирэх ёстой бас биш шүү дээ тий. Тэгэхээр эрт ирж байгаа нь 9-тэй ирж гин. Тэгтэл бид нар тэрийг одоо ээж нэгчнэр нь ахлаа жоохон хүүхдгээ бодоодсэн чи ирж гин. Тэгэхээр нөгөө одоо жоохон дүүнерт та бид нар эрүүл мэндийн боловсрол олгоод биений юм гэдэг чинь юм ирж болно шүү гэдгийг 9 наснаас нь ахвалаа хэлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй жоохон хүүхд учраас гинт нэг өдөр тус гараад ирэхлээр айд сандрах ч юм уу түгших тиймэрхүү юмнууд бас гарч байгаа. Тийм шүү дээ. Би минийх одоо бараг 8 дугаар ангитай иржсэн үү. Тэгэхэд би бүр ингээд цус гараад юм уу би амар айгаад тэг ингээд ээжтэй ингээд яг ингээд хөвтцэн босч чадахгүй ингээд босгоод ингээд яа. Тэгээд айгаад би ингээд нуугаад ингээд би бол хамгийн анхны бодол нь одоо ингээд миний ингээд биений мэрж байгаа юм би бодохгүй зүгээр ингээд цус алдаад гэдэгтэй л ингээд ач холбогдлоо өгöd айгаад байсан. Тэгээд нилээн байж байгаа дээж ингээд би цус алдаад байна гэдэг уйлаад илээсэн чи ээж ингээд юу ч болоогүй юм шиг надад ингээд шин хэрэглээд ингээд одоо ер нь яг өсөр ингэж хийдэг шүү заа. За ингээд яг ингээд өмсүүлж ирсэн байхгүй юу. Би юм нөгөө нэг одоо өвдөлттэй ирнэ өвдөлтгүй ирнэ гэж байдаг шүү дээ. Тэгээ яг өвдөлттэй одоо жишээлбэл миний хол ямар ч өвдөлтгүй ирдэг. Тэнгүүд одоо манай их сургуулийн ангийн өвдөлтөөр өвдөлттэй ирж ингээд тэгээд ухаалдаад унтсан хичээлдээ ирээгүй болчихсон байхгүй. Тэгэхээр яг яагаад тэгэж өвдөөд идэв? Яагаад зарим өвдөлтгүй идэв? Умаа хэлбэр гэдэг байгаа маань одоо харилцан адилгүй хэмжээтэй ерөнхийдөө одоо бидний юм атгсан гарын хэмжээтэй л байдаг гэсэн. Тэгэхээр энэ хэмжээ маань
Мама нөөрэ булчинлаа хэрэгтэй байхгүй. Одоо та нар ийм жижигхэн юм дотор бид нар хүүхдтэйгээд ийм том гидстэй болж штэ. Тэгэхээр маш сайн ийм сум сундаг ийм одоо булчин байдаг байхгүй. Тэгэхээр энэ мама нөөрэ дотор байгаа цусыгаа хөөж гарахын тулд тодорхой хэмжээний базлалт явагддаг. Базлаад нөгөө булчин маань базлаад ирэхлээр дотор байгаа цус маань шахагдаад доошоо гарч байгаа байхгүй. Тэгэхээр хэдий чиний их одоо биений ийм олон хоног ихээр ирдэг охтуудын төдий чиний базлалт ихээр явагдана гэсэн үг. Тэгэхээр их юмаа одоо гаргахын тулд их л базлаа шүү дээ. А баг хэрвээ цус гардаг, баг цөөхөн хоног биений мөрдөө охтуудтай л өвдөлт хамаагүй бага байна. Одоо октод басыг бодож байгаа хэлтэй хамгийн анхны одоо яг нэг юм биений мэрхэдэг ямар ариун цэвэрлэлийн хэрэглэл одоо яг энэ октодод насанд нь сонгожтой байдیں۔ Би бол яг ээжийн яг ээж дэлгүүр гарч авсан юм уу гэрт бай өөрөө хэрэгжсэнийг тавьдаг өгсөн юм мэдгүй. Би ч гэсэн нэг юм дээр л хандсан. Тэгэхээр одоо зах зээл бол маш олон сонголт байгаа. Гэхдээ энэ дээр яг голчилж анхаарах 2-3 хол юм байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр дөрөөсөө хамгийн анхны ариун цэврийн хэрэглэл бид нарт нэгдүгээр дөрөөсөө үнэргүй байх хэрэгтэй. Тэгэхээр манай охтууд ингээ бодхолоор одоо үнэр нь гоё байх тусам өөрт нь гоё тааламжтай ч юм уу санагдаад та. Тэгэхээр үнэртэй ариун цэврийн хэрэглээд тах тусам удаан хэрэглэх явцдаа одоо харшил төрүүлэх чанар аяга өндөртэй болдог. Тэгээ бидний өвтрээний орчин аяга хөөрчлөгддөг нөгөө үнэрийн маань одоо химийн агуулмж гэсэн үг. Тэгэхээр үнэргүй ариун цэврийн хэрэглэл нэгдүгээр хамгийн чухал. Хоёрдугаар талаар хийгдсэн материал нь чухал байгаа байхгүй. За зарим ариун цэврийн хэрэглэл бол ийм одоо нэлээ ийм одоо хулдаасрах уу гэх юм уу те ийм материалтай те зарим нь ийм одоо тийм бондгоор ийм хөвөндүү ийм материалтай байдаг шүү дээ те. Тэгэхээр тэр хөвөн зөөлөн гэдэг материал бол аягүй чухал байгаа байхгүй. Тэр нь болохоор биднэрт одоо сарын тэмдгийн одоо цусыг илүү сайн одоо шингээж авдаг нэгт, хоёрдугаар тэр гадна бэлэг одоо эргэтэн хэсгийг одоо хайрахгүй тэр нь тэр цусыг удаан хугацаанд ингээ хадгалаад буцаагаад өрөвсөл төрүүлэх чанар аягүй багтай байдаг. Тэгэхээр энэ хоёрыг л ер нь бол маш хамгийн гол нь. Анх удаа ирж байгаа эсвэл нөгөө биений эмд ихээр ирж байгаа энэ охтуудад бас тэр нөгөө өмсдөг ариун цэврийн хэрэглээд байдаг. Тэр болохоор айгүй одоо 10 жилийн нөгөө жоох охтуудад маань ирсэн байдаг. Ихээр цус гарааддаг нөгөө судлаасаа босчдохгүй эсвэл биеийн тамирын хичээлдээ орчдохгүй юу тас байдаг гэсэн. Тэгэхээр яг тэр үедээ одоо өмсдөг ийм ариун цэврийн хэрэглэл өмсчөөд хойноос нь одоо араас нь өмдөө өмссөн байхад юу ч мэддэхгүй хэрнээ одоо ямар нэгэн хөдөлгөөн саад очрохгүй айгүй юм тухтай бас тийм мэдрэмж өгдөг. Тэгэхээр 10 жилийн охтуудад бол би бол ер нь тийм ариун цэврийн хэрэглээ аяг зөвлөх дуртай байдаг. 10 жил хэлбгүй би ч гэсэн ирсэн. Тий. Айгу амар одоо мэдэрч нэг шүн унтахад нөгөө нэг айгу асуудалтай шүү дээ. Тий, асаргаал тий. Нэг шүн хэрэглээд ингээ онцсон чинь бүр айгу тийм тавцаа. Тамаг шууд утсаа. Тэгэхээр нөгөө өмсдөг тэр дотор хувцс гэдгийг хэрэглэх юм бол ямар ч гэсэн нэвтрэхэд бол нэг санаа тий штэ тий. Бид нэг амар тийм одоо өмсдөг гэдэг юмгууд нөгөө амар зам ингээл палбар харагдах шиг болсон бодогдохгүй юм билий. Зөв ингээд зөв зүгээр. Ер нь аль аймаг ихтэй дотор хувцс шиг дотор хувцс шиг юм бүх цагаан гэдэг өмсдөг юм шиг. Тийм санагдсан. Тэгээд надад бол амар гоё найдвартай их байсан. Надад ч хэрэгэлдэгэ. Би 10 жил хэлбгүй би хэрэглэж байгаа. Одоо хэрэгэлсэн байгаа. Тэр одоо та нарын насны охтуудаас гадна одоо бидний насны эсвэл надаас их ч хүмүүс ч гэсэн хэрэгэлдэг. Яа тэлэр одоо төрсний дараа шавхраг гэдэг юм айгаа ихээр ингээд 7 хоног гардаг байхгүй. Тэгэхээр чи нөгөө дөнгөж төрсөн жоох хүүхдээ баян гих цус ингээд доошо гараад байгаа хүмүүст ч гэсэн тэрийг өмсчдөг байхгүй. Тэгэхээр тэр ерөөсөө одоо заавал энэ өмсдөг гэхлээрээ жоох хүүхд өмсөх хэрэгтэй биш те. Эсвэл одоо нас ямар нэгэн категори болж өгөхгүй. Одоо тухайн үед их цус гараад байгаа өөрийгөө тав тухтай байлгах чам хүмүүс болгон зориулсан юм байхгүй. Тэгэхээр чи хэрглэж болно, би хэрглэж болно, манай ээж ч хэрглэж болно те. Ер нь хинт хэрэгтэй тэр хүн л хэрглэн. Түүнээс нас хамаагүй шүү дээ. Та мөчлөгийн талаар яг охтууд яаж хэрхэн мөчлөгөө зөв тоолж сурах юм тэрний талаар. Мөчлөг гэдэг нь ерөөсөө эхний одоо биений юм хоорондын хугацааг л хэлээд байгаа. Тэгэхээр одоо эхний биений мэрс өдрөөнийг гэж тоолоод одоо утсан дээрээ юм уу эсвэл одоо аягүй гоё аппликейшнуд байдаг болсон шүү дээ. Тэрэн дээрээ эхний эрс өдрөл тэмдэглэж чинь. Тэгээд дараагийн биений юм ирсэн дараа сарын ч юм уу хизээ ирсэн тэрнийхээ одоо хоногоо тэмдэглээд энэ хоёрын хоорондын хугацааг л мөчлөг буюу давтамж хэлж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь 21-ээс 35 хоногийн давтамжтай байх боломжтой. Жишээлбэл одоо сарын 5-нд ирлээ биений юм. Тэгтэл 21 хоногийн мөчлөгтэй хүн бол 26-нд нь ирнэ гэсэн үг. Тэгэхээр сарын эхэнд ирчээ дахиад сарын сүүлээр ирчихэж байгаа. Тэгэхээр хүмүүс ингээ октод ирэхлээр эмчээ миний биений юм 2 удаа ирчлээ яачваа гэдэг хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээ за одоо хөтөлцөө маа гаргаад ир за одоо ингээ харыг ингүүд мөчлөгийн 21 хоногтой л байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар нэг айхан байхгүй. Гэтэл миний одоо жишээлбэл биений юм мөчлөг 32 хоног байхгүй юу. Тэгэхээр минийх одоо 5-нд ирсэн бол 32 хоног мөчлөгтэй гэвэл хэдэнд ирэх бол
Тийм 7-нд ирнэ. Тэгэхээр би одоо за миний биений юм сарын ер нь ихээр ирдэгдэгээ бодоо явж исэн чинь 5 болоод одоо 9 болоод 10 эдэн болоод нэг мэдсэн чинь миний 20 эднэр ирж идэг байхгүй. Тэгэхээр хүмүүс энийгээ миний биений алдагдаад байна гэлээд. Нэг мэдсэн чинь миний хууланд тэдний авц ирдэг байхгүй. Тэгсэн чинь одоо нэг ингэж ирээ сонирн болчлоо гэд бодоод та. Тэгэхээр тэр нөгөө давтамж нь гол нь доктортой байна уу гэдэг айгуу чухал. Тэгэхээр 21-ээс 35 хоногийн давтамжтайгаар ингээ ирээд байгаа бол энэ ямар нэгэн асуудал байхгүй. Гэтэ ер нь хөөе нэг юм дагдаг гэдэг юм байдаг та. Одоо ингээл найзуудаараа даадаг. Тэр ихтэй гэдэг юм яаж дараагийнхан зүйл. Тэр яг зүгээр л юу юм уу тий? Сэтгэл зүй. Сэтгэл зүй юм уу? Эсвэл яг жинхнээсээ нэг тийм хөө болоод идэв юм уу? Зөв тэр яг зүгээр л хүчлэгийнх нь хугацаанд л ингэж дараалал яваад байгаа юм шүү тий. Одоо чиний 20 хоногтой байхад тэр нь одоо нөгөөдгийнх маань 30 хоногтой байхад та хоёроо зүгээр давхцаж таараалгаа. Түүнээс биш одоо найзын биений мэрчлэгээ сонсох биений мэрх хэвээр хугацаанаасаа төрүүлж ирнэ гэсэн ойлголт байхгүй юу болно. Би чи яг л тийм сайн найз. Одоо нэг түрүү өвдсөн гэдэг хэлжсэн даа. Тэгэж өвдөхөд ямар арга хэмжээ юм яг авах хэрэгтэй гэдэг хамгийн түрүүнд. Өвдөлт маань бас янз янзаар илэрдэг. Заримт нь урагшаага өвдөөдэн, зарим нь нуруу өвдөөдэн на гэдэг чинь тий. Тэгэхээр нөгөө умаа гэдэг юмны байршил маань урагшаага, арагшаага байрлалаас шалтгаалаад өвдөлт нь хүн болгонд ингээ хоошоо урагшаа эсвэл энэ хавьда өвдөнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг өвдөж байгаа хэсэгтээ юм халуун жин тавих гэдэг юм ер нь бол хийж болно. Тэгэхээр яг жин хайгаа явж байгаа оронд одоо бид нар гар нүрийн алчуураа жоохон усанд норгоо жоохон бадчаад пэжин тэгээд ч юм уу тий. Тэгээд жоохон халуун бүлийн жин ингээд ойр ойрхон тавиад тэгэхээр өвдөлтийн ирч маань буурчин гэсэн. Гэтэл өвдөлт нь одоо бүр ерөөсөө ямар ч босч ингээд чадхааргүй ингээд бүр ихрээд ингээд өвдөөд одоо уйлаа тий босох ямар ч боломжгүй байгаа тохиолдолд бол өвдөл намдах юм уу тэрэн дээр яг нөгөө гэрийн нөхцөл дуудаг өвдөл намдах юмнууд бол байж болно. Гэхдээ биений эмэрх болгондоо байнгын хүчтэй маш их өвдөөтэй байвал заавал эмэгтэйчүүд эмчд үзүүлэх хэрэгтэй. Тэр нь одоо бэлгаарцанд орсон орог өрөөсөө хамаагүйгээр эмчд үзүүлээ энэ өвдөлтөйхөө асуудлыг ямар нэгэн өөр бүтцийн асуудал байна уу, тэ аюултай байна уу гэдгийг үзүүлээд эрт онцлуулах хэрэгтэй гэсэн. Одоо үдж байгаа охтуудтай хэлэхэд бид нар цаашдаа бас яг энэ нэвтрүүлгийг хөрөх учраас та нар маань бид нар Facebook group нээсэн байгаа Wings Club гэдэг. Тэгээд тэн дээр та нар өөр тулгамддаг одоо охин болгонд яг нэг хилж чад ингээ вайн гос ингээ хандаж чаддгүй эмчд хандаж чаддгүй ярьж чаддгүй тэрхүү зүйлүүд ах юм бол бид нар лөө холбогдоод тэгээд бас яг тэр асуудлаа хэлээрээ тэгээ бүгдээрээ гоё нээлттэй байгаад дараагийнх нэвтрүүлэг дээр илүү олон гоё гоё сэдвээр ярилцъя. Бидний бүх нэвтрүүлгийг маань тэгээ бүх өсвөр насны охид бүсгүүчүүд тэгээд ээж нар маань бас залуучууд тий аав нар ч гэсэн үзээрээ ингээд бид нар ингээд тий ямар хэцүү байдаг. Тэрээс та нар ч гэсэн мэдэх хэрэгтэй. Аав нар ч гэсэн ер нь бол охтуудынхаа тэр биений юм ирж байгааг бас ээж нь байхгүй хахад тий автаа хамтах юм биш үү? Аава гэж хэлсэн. Тэгэхээр ичид санаа зовлохгүйгээр бүгдээрээ бичээрээ тэгээд мэрэгжлийн хэмжээс гоё зөвлөгөө аваад хэдүүлээ хамтдаа Wings Club ингээд гоё байцгаая гэж хүсэж дараагийн дугаар бүгдээрээ сайн сууж байгаарай. Баярлалаа. Wings Club байлаа.